За сайн байцгаана уу? Physical Азиагаа үзээд бүх ангийн дуусглаа. Тэгээд үнэхээр сэтгэл хөдлөлүүд маш гоё байлаа. Монголчуудаараа маш их бахархлаа. Үнэхээр сэтгэл огшлоо. Үнэхээр ингээд те бүр дэлхийд даяараа үзсэн байх гэж бодож байна. Угаасаа манай монголчуудаар бахархсан байх. Хижнээ ингээ 2 дугаар байранд орсон ч гэсэн үнэхээр алтын дайтай мөнгө байлаа. Тэгээд ер нь тэмцээн дууссаны дараа бол бас хүмүүс нэлээ одоо жоохон баг зэргийн тийм булхаа байсан уу гэсэн юм юу явж байгаа маань. Гэхдээ яг ер нь бол бас надад ч гэсэн нэг тиймэрхүү зүйлүүд бас яг анзаарчихсан байхгүй яг хоёр юм дээр бол яг тийм сэтгэл төрлөө баг зэргийн. Гэтэ мэдээж манай монголчуудыг мань одоо ингээд дэмжиж бас ийм гоё нэвтрүүлэгт ингээд оролцуулаад дэлхийд даяар сурталчилж байгаа бас солонгосчуудаа маш их баярлалаа. Ер нь бол баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ ингээд баг зэргийн бас угаасаа ингээд энэ зохион байгуулж байгаа болоод ч тэр юм уу баг зэргийн бас тийм өөрчлөлтүүд бас гарсан байж магадгүй гэж бас би бодож байна. За яг юун дээр гэхээр одоо 2 удаагийн одоо тэмцээн дээр тэр нэг солонгос баг Япон, Монгол тэ тэр багууд маань болохоор нэг олс ингээд одоо ингэж цогтөө тийм тэмцээн байсан шүү дээ олс ингэж тэмцээн олсыг одоо ингэж өдөрч одоо тийм буухай тэмцээн байсан. Тэгээд тэрний дараа болохоор ингээд ийм хүчний тэмцээн бас эхэлж байсан. Яг тэр үед яг нэг солонгосын багийн ахлагч бас бол яг хүмүүсээ хуваарлаж байгаа байдал нь бас надад бас баг зэргийн жоохон тийм жоохон зэжигтэй санагдсан л да. Одоо яасан гэхээр ингээд магадгүй нэг баг зэргийн тэр тэмцээн болохыг яг мэдж байгаа юм шиг тиймэрхүү одоо үйлдэл гаргасан. Яг тэгэхээр тэр багийн тамирчтайгаа тэр хуваарлаж байгаа байдлаас нь бол яг харагдсан байхгүй. Ер нь бол одоо нөгөө Австрали, Монгол, Солонгос 3 одоо тэр тэмцээнд оролцоход Австрали бол хамгийн хүчтэй 3 баг оруулсан. Монгол ч гэсэн бас ингээд ер нь бол арай жоохон тэмцүү дараагийн багтаа бас ингээд ямар ч тэмцээ ирж магадгүй гэдээ манай Орхон баяр ахлагч маань ингээд арай жоохон тийм хуваарлалтаа бас бодож жоод хуваарлсан байсан. Гэтэл солонгосын баг болохоор ингээд шууд ерөөсөө хамгийн муу хүмүүсээ ихэнд нь гаргацсан байсан байхгүй. Тэгээ ард нь бүр хамгийн хүчтэй хүмүүсээ үлдээсэн. Хэрвээ тэр тэмцээн одоо юу гэдэг юм бэ? Яг дараагийн шатанд нь яг ямар тэмцээн байгаа гэдгийг мэдэхгүй байсан бол ер нь ямар ч хүн эрсдлээ тооцож шууд нэг талд нь ингэж өвчтэй баг нэг талд нь сул баг хүмүүсийг ер нь гэж хуваарлахгүй байхгүй. Яг манай монгол шиг нэг бол ингээд яг дундуур нь хүч тэнцүү хуваая, хүчээ бол ингээд тэнцүү хуваая. Тэгжиж бол дараагийн тэмцээнд бас ингэж орох магадлал гэсэн тийм магадлалын одоо юугаар байх байсан. Гэтэл яг тэр удаагийн юм дээр болохоор яалтчгүй солонгосчууд маань ингээд нэг тийм болоогүй байгаа тэмцээнд бид нар энэ багтаа ингэж энэ хүмүүсийг оролцуулна, энэ тэмцээндээ энэ хүмүүсийг оролцуулна гэд тийш хуваарлаж байгаа юм шиг жоохон санагцсан. За яг тэр бол миний нэг бодсон бас нэг жоохон тийм тактикийн зүйл байсан. За тэгээд хамгийн сүүлийн бас нэг шатн дээр бол одоо Монгол Солонгос хоёр маань одоо финалийн төлөөх тэмцээн бас болсон. За энэ дээр болохоор ингээд яалтчгүй нөгөө нэг бөмбөг доошоо одоо унгаа одоо бөмбөг ингэж биесээ ингээд олс яагаад тэр тугийг авах тийм бас нэг хүчтэй тэмцээн байсан л да. Тэгээд тэр болохоор ингээд угаасаа юм бөмбөгийг ингэж татаж ингэж урагшилж байгаа учраас тэр чинь ингэж одоо хүндийн хүчээр ингэж гүүж байгаа тийм зүйл ахгүй юу. Тэгтэл яг тэр эцсийн хүчин дээр хүмүүс одоо ингэ бичлэг хийсэн бас айгүйх явж байна. Яг ингээд тэмцээн дууслаа ингээд яг тэмцээн маань ингээд үргэлжлээд манай Монгол ингээд хүрээг байх солонгос дууссан. Тэгээд шүүглүүлээгээд зогссон юм билээ. Тэгэнгүүт ингээд буцаад тэр хүмүүс чинь бүгд ингээд тэр олцоо тавьж байгаа шүү дээ. Тэгээ олцоо тавих нөхцөлд бол тэр тэн дээр ингээд агаарт байгаа хоёр бөмбөг чинь доошоо унах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл манай Монголын бөмбөг ингээд доошоо унаад солонгосын бөмбөг нь агаар дээр нь тогтоод үлдсэн юм байна. Тэр бол ингээд яалтчгүй бас ингээд баг зэргийн яагаад тэр үнэхээр хүндийн хүчээрээ татчихсан бол тэр бөмбөг шууд доошоо унах хэрэгтэй. Тэгээд тэн дээр бас нэг жоохон баг зэргийн хаараас төрсөн. Ер нь ингээд ийм хоёр л ийм жоохон тийм эргэлзээ байна. Миний бодлоор. Гэхдээ бусдаар бол үнэхээр гайхалтай маш гоё тэмцээн боллоо. Тэгээд
Гэхдээ хэрвээ ингээд тэр хоёр зүйл маань баг үнэн бол жоо харамсалтай. Гэхдээ яг уу бид нар ингээд өөрийнхөө бүх хүчийг дайчилсан, монголоороо бахархсан. Гэтэ манай ингээд Орхонбаяр ямар мундаг адьяасон ханд сүрэн дүлгөөн лав очир инх оргил өстө үнэхээр огшоорсон шүү. Та нараар маш их бахархсан. Үнэхээр гайхалтай ямар тий бас ингээ манай Монголын хамгийн гоё сэтгэл огшоосон хэсгүүд тэр нөгөө нэг бид нар яг нөгөө тэр хаалгын тэр цайзыг ингэж босгож байгаа хэсэг дээр бол манай тэр холимог тулаан чих оргил ах маань ингээд бусдыгаа ингээ манлайлаад одоо ингээд шин санаа гаргаж ирээд тэрийг ингээд одоо олсон дороогод хаалгад татъя гэсэн. Яг тэр үед Орхонбаяр бол бас ингээд юу яриад байгаа юм бэ? Эн чинь бүтэхгүй юм шүү гэсэн хэрнээл ингээ үгэнд нь ороо яваад байгаа нь үнэхээр гоё байсан. Нэгэндээ бас итгэж байгаагийн шинж байхгүй тэр чинь. Гэхдээ ингээд энэ санаа нь бүтэхгүй байсан ч гэсэн за яах вэ те гэдээ бас итгэж байгаагийн нэг тийм итгэл байсан харагдаж байгаа. Тэгээд дээрэн дээр яа тэр Монгол эмэгтэй тэр ер нь бол манай Монголын бүх эмэгтэйчүүд бол асар их хүчтэй байдаг. Энэ бол өстой яг үнэн шүү. Ер нь манай Монгол эмэгтэйчүүд уус нөгөө дээр үед нөгөө бүхийн барилтаа нэг эмэгтэй хүн дөрүүлж исэн гэдэг штеп. Тэр шиг ер нь бол манай Монголын эмэгтэй бөхчүүд бол өстой үнэхэрийн хүч шүрмөстөө тийм байдаг шүү. Тэгээд үнэхээр бахархсан, бүр омогшсон үнэхээр гайхалтай нэг баг бол байж чадлаа. Дүлгөөн бол үнэхээр юм бас царайлаг тэгээд сайхан яг сакс жинхэнэ ясны сакс ч юм уу штэ. Харахад л ингээд сакс за энэ хүн яг сакс тоглолт юм байна гэд гимээр юм шүү тийм царайтай. Манай лав гэж ирсэн ямар гоё уян хатан тэр байдал нь үнэхээр гайхалтай. Үнэхээр супер байсан шүү. Супер байлаа. Ер нь бол энэ тэмцээнд бол манай Монгол ялсан юм билээ. Энийг ганц би ч биш. Ер нь Азчууд тэр чигээр харсан баг. Маш олон хүмүүс харсан баг гэж бодож байна. За ингээд баярлалаа. Бас миний өмнөх бичлэгүүдээр та нар ингээд лайк, subscribe дараад өгөрөө. За ингээд баярлалаа.